Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилгоон болгосон Монгол улсын үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцүүлж, төрийн албаны тухай анхны хуулийг 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр баталсан нь Монгол төрийн хөгжлийн түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Анхдагч хуулийг 1995 оны 6 дугаар сарын 1-ээс дагаж мөрдсөн бөгөөд мөн оны 7 дугаар сарын 3-нд төрийн захиргааны албаны зөвлөлийн орон тооны анхны 3 гишүүнийг томилсон түүхтэй. Ийхүү шинэ 30 жилийн түүх эхэлжээ. Шинэ тутам байгуулагдсан төрийн захиргааны албаны зөвлөлийн анхны даргаар засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргуун дэд даргаар ажиллаж байсан Ламзовын Линговыг, улсын баг хурал, улсын хурлын гишүүнээр ажиллаж байсан туршлагатай хууль тогтоогч Жамбын Норов самбууг тус байгууллагын удаах даргаар томилсон нь тэдний төр бүртгэгдсэн ариун туршлагыг харгалзан үзсэн хэрэг байлаа. 2002 онд төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгаар төрийн захиргааны албаны зөвлөлийн бүрэн эрхийг өргөдгөж, төрийн албаны зөвлөл болгосон нь шинтгэлийг эрчимжүүлэхэд түлхэц болсон гэж үздэг. Төрийн албаны зөвлөлийн үе үеийн даргаар ажиллаж байсан эрх хүмүүд төрийн албаны хөгжил, шинтгэл, сорилт боломжийн талаар үзэл бодлоо хэлэн ярилцлаа. 8000 оны 12 сарын 31-нд би төрийн албаны зөвлөлийн даргаар томилогдоод яг одоо тэр шинэ жилийн он солигдохын шөнө он солигддог тэр 31-ний өдөр төрийн албаны зөвлөлийн даргын энэ албан тушаалд томилогдоод ажлыг би хүлээж авч ирсэн. Тэгээд 2009 оны 1 сарын 1-ээс Монгол улсын төрийн одоо бүх төрийн албан хаагчдыг улс төрийнхөөс бусад ангиллын төрийн албан хаагчдыг намын хариалалгүй болгох энэ ажлыг улс орны хэмжээнд зохион байгуулах ийм одоо ажил эхлээл өрнж эхэлсэн. Төрийн албаны зөвлөлөөс одоо зохион байгуулсан сонгон шалгуулалтанд тэнцсэн одоо хамгийн одоо сайн үр дүн үзүүлсэн төрийн албан хаагчийг заавал албан тушаалд томилно ч гэдэг юм уу. Хууль бусаар одоо халсан сольсон удирдах албан тушаалтны шийдвэрийг төрийн албаны зөвлөл хүчингү болгоно ч гэдэг юм уу. Тэр үед бол их тийм шин содон сонсогдож ирсэн тийм одоо жоохон урд нь одоо дур зоргоороо байгаа дасал болчихсон төрийн албаны удирдах ажилтнуудад тийм цочор хүлээж авах тийм байдалтай тийм цагт бол төрийн албаны зөвлөл бол энэ ажлуудыг зохион байгуулах гэд нэлээд одоо хүчин чармаалт гаргасан, амжилттай болсон. Цахимжилт хоёр чиглэлээр явагдсан. Нэг нь бол хүний нөөцийн бүртгэл хөдөлгөөнтэй холбоотой цахимжилт. Нөгөөх нь бол сонгон шалралттай холбоотой цахимжилт. Тэр үед чинь сонгон шалралт явуулна гэдэг бид нэг гараар шалгалт авдаг байлаа. Тэгээд гараар ингээд засдаг. Дараа нь нэг ийм перфокарт гэдэг ингээд нэг машинд уншуулдаг юмтай боллоо. За дараа нь бол сонгон шалралтын систем гэж нэг тийм цахим систем үндсэндээ програм хийлгсэн. Тэгээ 2013 онд би төрийн албаны зөвлөлийн дарга болоод анхны одоо онлайн төрийн албаны шалгалтыг Баян Үйлгийн аймагт зохион байгуулж ирсэн. Тэгээ Баян Үйлгийн аймагт Улаанбаатар хотод төрийн албаны зөвлөлийнхөө өөрөө суугаад тэнд болж байгаа явагдаж байгаа төрийн албаны сонгон шалгаруулалт тэр шалгалтыг Улаанбаатар хотод шууд цахимаар удирдсан анхны Баян Үйлгийн аймагт хийсэн. Тэгээ хамгийн сонирхолтой юм нь юу гэхээр зэрэг одоо тийм манай Цэдэн Дамбаа дарга эдгээр сууж агаад тэр цахимаар авч байгаа ингээд Баян Үйлгийн аймагт явуулж байгаа хурд хийгээд хүн гаднаас ингээ ном барьж оруулаад ингээ суулга шалгалт авахгүй суулгацсан. Эндээс Цэдэн Дамбаа дарга хийсэн байт. Тэр ном барьж орсон хүн номоо үлдээчихээ. Хувцас тайлаа тавьчихаа гэж хэлсэн чинь нөгөө эндээс шууд цахимаар ингээ харьцаж байгаа шүү дээ. Тэгээ тэр хүн ийш тийшээ эргэж хараад гайхаад энэ хин хаанаас юу яриад байна гэж. Тэгээд анхны тохиолдол тэгээд цаашдаа бол улам боловсронгуй болоод бүх онлайн систем шилжээд автоматар бүх юм сайхан хийдэг болоод одоо бүр боловсронгуй болоод аюул сайхан хөгжиж байгаа шүү дээ. Энэ програм систем нь Зөмбөр лам даргын үед энэ суурин тавигдаад хөгжөө явж байгаад миний үед өргөцсөн одоо улам өргөжөөд улам сайхан болцсон гэж би ингэж харж байгаа. 2019 оны 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн төрийн албаны тухай хуулийн одоо өөрчлөлтөөр бол таны үед нэг юм онцлог үйдэх болсон. Өөрөөр хэлэх юм бол өмнө нь дандаа орон тооны бус гишүүнтэй багууд ажиллаад явсан. Таны үеэс бол бүрэн одоо орон тооны гишүүнтэй баг бүрдсэн. Түүнээс гадна бол ажлын алба бол илүү одоо
бүтэц зохион байгуулалтын нэгжтэй болж ер нь нэлээ өмнөх үеэдээс бол илүү далайцтай ажиллах ийм боломжтой болсон болов уу гэж үздэг. Бидний үед гол 5 ажлууд бол хийгдсэн. Шинэ хуультай холбогдуулаад ийм мерит зарчим бол яг сонгодог утгаараа эхэлж хэрэгжсэн. Илүү хүнийг тухайн ажил албан тушаал дээр чадах хүнийг ажилуулах чадахгүй зарчим хэрэгжсэн. Хоёрдугаарт нь сонгон сарлруулалтын үйл ажиллагаа цахимжсан. Хүний нөлөөгүй болсон. Тэгэхээр зөв хүнийг зөв аргаар сонгон шалруулж байж зөв томилох асуудал бол явагдсан. 3 дахь ажлын онцлог бол судалгаанд суурилсан, судалсан юм чинь судалсан зүйл дээрээ түшгэлсэн сургалтын үйл ажиллагаанууд явагдаж байсан. Ажлын байран дээр нь сургах. 7 хоног бүрийн 4 дахь өдрийн 10 цагаас 7-4-10-ын сургалт гээд 350 мянган хүн нийтдээ одоо хамарчсан ийм сургалтуудыг цахимаар явуулдаг хэрэгцээ үүсчихсэн. Тэрэн дээр хэн хичээл зааж мэдээлэл өгөх вэ гэхэд хэл хязгааргүй Америкаас хүртэл лекц орж байсан. Бусад орнуудаас орж байсан. Хүлээлт үүсчихсэн ийм одоо хүлээн зөвшөөрөгдсөн сургалт бол явагдсан. 4 дахь ажил байгаа. Бүх зүйл цахимжих ажлууд эхэлсэн. Ийм Монголид нэгдсэн, хурц системтэй нэгдсэн. 5 дахь зүйл онцолж хэлж байгаа санхүүжил шаардахгүй хэрэгжиж болох зүйл. Бас л Америкийн нэгдсэн улсад эдгээр энэ төрийн албан хаагчид нь ёс зүйн чиглэлээр сөрөг үзэгдлүүд гараад байхаар нь ёс зүйн хууль анх 78 онд 1978 онд батлагдчихсан юм бэл. Тэрнээс жишээ авсан, Японоос жишээ авсан, Солонгосоос жишээ авсан, Сингапуроос жишээ авсан. Тэгээ өөрийн онцлог дээрээ тулгуурлаад улсын их хурлаас хэлэлцүүлэг өрнөд батлаж эцэслэн бацлахтаа ёс зүйн хууль батлагдсан байгаа төрийн албан хаагч. Нодлон ажиллаа авснаас хойш хэд хэдэн зүйлээр анхаарал хандуулъя гэж бодсон. Хамгийн эхний нэг зүйл маань ер нь энэ төрийн албаны энэ одоо систем ялангуяа энэ дүн бүртгэлийг яг цэгцлээд үнэн бодит болгож тэгээд бусад нөгөө манай энэ байгууллага дотор байгаа үйл ажиллагааг ингээд нэг нэгжтэй ингээд тусгаалсан юм үйл ажиллагаануудыг нэг цул болохгүй бол төрийн албаны зөвлөл өөрөө хамгийн манлайлагч байгууллага байх ёстой. Тэгэхээр энэ ажлаа цул болгох нь их зөв юм байна гэж эхний ажлаа бодсон. Бид ер нь төрийн албандаа хүний нөөцөд бэлтгэн зөв юм байна. Бэлтгэхгүй бол одоо ингээд маш олон хүн нөөцөнд байдэ. Төрийн албаны нөөцөнд гэдэг. Тэр хүмүүс хизээ юу хүлээгээд байгаа юм бэ гэхээр 3 жил би төрийн жинхэнэ албанд хизээ орох юм бол доо л гэж хүлээж байгаа. Гэтэл нөөцөнд орж байгаа хүмүүсийн маань дийлэх нь хэм бэ? Нөгөө сургууль төгссөн оюутнууд байгаа. Гэтэл тэр хүүхдүүд төрийн албанд орж ижил нөгөө ажлын туршлага нь нэмэгдэхгүй шүү дээ. Дараагийн албан шалралд томилогдох боломж нь аюул хязгаарлагдмал. Тэгэхээр энэ яг зөв тогтолцсон юм уу? Төл өвчсөн хохиролтой холбоотой асуудлуудыг ингээд судлаад үзэхэд маш бага мөнгөнүүд буцаад төлөгддөг байсан юм байл. Бага мөнгөнүүд. Тэгээ бид нар энэ дээр ер нь дөрвтэй харах хэмжээ авъя. Жогон хүчтэй бай гэж бас багийнхантайгаа ярьсан зөвлөлдсөн. Тэр одоо ажлынхаа суурийг бас хийгээд цахим хэлбэр рүү оруулах ажлын суурийг их хийгээд энийгээ бол одоо 2024 онд бол бид нэр чамлахаагүй их мөнгийг төрөлд буцааж төлөвлөж чадлаа. Ер нь төрийн албаны хууль тогтоомжуудыг үзэж яхад за төрийн албаны төв байгууллагын тайлангуудтай танилцж яхад энэ төрийн албаны шинтгэл гэдэг үг их түгээмэл тохиолдох юм аа. Хууль дотрооч бас байна. Шинтгэлийн бодлогыг одоо хэрэгжүүлэх гэх. Тэгэхээр ер нь энэ шинтгэл төрийн алба гэдэг хоёр үг яагаад ингэж байнга хоршиж хэрэглэгддэг юм. Энийг ер нь нийт төрийн албан хаагчид юу гэж ойлгох ёстой юм болоо. Яагаад ер нь шинжлэл гэж хэлээгүй юм. Тэгээ зарим хүмүүс бол одоо ингээл эрээ инженерчлэлч гэдэг юм уу, реформч гэдэг юм ингээл янз янзын нэр томьёо хэрэгжилж байна л да. Гэхдээ яг хуулиндаа бол шинтгэл гэдэг агуулга байгаа. Энийг ер нь юу гэж ойлгох ёстой юм болоо. Шинтгэл бол урт хугацааны бодлого. Шинжлэл бол богино хугацааных. 94 оны төрийн албаны хууль бол анхны төрөлдсөн хууль байсан. Энэ төрөлдсөн хууль батлагдаж хүчин төгөлдөр бол мөрдөгдснөөс хойш бол үндсэндээ одоо шинтгэлийн үйл явж байгаа гэх юм уу? Би бол тэгж ойлгодог. За ингээд
дандаа одоо ингээд шинчлээд байна гэх юм бол одоо уртхан нураагаад хойтхон бариад тэгээд хойтох гарч ирэхлээр уртхан нураагаад явна л гэсэн үг. Шинтгэн гэдэг бол үндсэндээ нэгэнт одоо бий болсон зүйл дээрээ нэмээд одоо хөгжүүлээд ингээд одоо тэр шинтгэлийн эцэст ямар зорилготой төрөх гэж байгаа нь тэр рүүгээ чиглэсэн одоо тийм шатраатай үйл явц явж байна гэж ингэж ойлгож байна. Шинжлэл ихээр зүгээр дээлний өнгө солих гэж байгаа юм биш шүү дээ. Шинтгэлгээд бид нар төрийн албаны шинтгэлгээд одоо энд би ингээд энэ хараа энд нэг ийм ном байна надад. Энэ зүгээрч бичээгүй шүү дээ. Төрийн албаны шинтгэлгээд бичсэн байгаа. Төрийн албаны шинжилгээ бичээгүй. Энэ шинтгэл гэдэг үгийн цаана шүү дээ. Төрийн албаны агуулгыг өөрчлөх, төрийн албаны тогтолцооны өөрчлөлт хийж, төрийн албыг тогтвор суурьшилтай чадвардаг болсон хүчинтэй төрийн албатай байхыг энэ шинтгэлийн агуулга дотор байгаад байгаа байхгүй юу? Шинжилнэ гэдэг чинь зүгээр өөрчлөлт, өнгийн өөрчлөлт, солиод, косметикийн өөрчлөлт хийгээд энийг бол шинжилж байгаа юм биш. Дээд шин дээд өмсгтэй холбогдсон юм биш байхгүй юу? Агуулгын өөрчлөлт учраас энэ шинтгэл гэж яриад байгаа. Би бол тэгж ингэж энэ ярьж байгаа тийм учраас энэ шинтгэл гэж агуулгын өөрчлөлт хийлээд байна гэж бид нар ингэж үзэж байгаа. Төрийн албаны төв байгууллага, төрийн албаны зөвлөл нь төрийн албаны шинэтгэлийг хэрэгжүүлнэ гэд хуульчлаа тогтоогоод өгчихсөн. Хоёрдугаарт нь төрийн албаны тухай хуулиар өөрчлөлтийн менежментийг төрийн албаны зөвлөл нь хэрэгжүүлнэ гэдгийг ингээд тогтоогоод өгчихсөн. Ийм учраас өмнө хийгдэж байсан өөрчлөлтүүдийг үргэлжлэх, өмнө хийгдэж байсан шинэтгэлүүдийг үр дүнд хүргэх зорилгоор шинэтгэлийн тухай асуудал гарч ирсэн. Шинэтгэлийг хэрэгжүүлэхэд төрийн алба олон улсын түвшинд ямар байсан юм бэ? Монголын түүх уламжил дээр төрийн алба яаж үүсэж хөгжиж байсан юм бэ? Энэ бүхнийг нэгтгэхэд төрийн албаны шинэтгэл эхэлсэн. Мөн зөв үр дүнтэй үргэлжилж байгаа юм аа. Бас үе үе яригддаг төрийн албаны тухай хуулийн шинжилгээ асуудал ч гэсэн энэ жил дахиад хөндөгдөж байгаа шиг байна. Хэрвээ энэ хууль үнэхээр одоо шинжлэгдэхээр болвол өмнөхөөсөө юугийн сайжруулах юм? Ямар одоо шинжил реформыг агуулсан тийм одоо үзэл баримтлал яригдж байгаа вэ? Төрийн албаны зөвлөлийн хэр оролцоотой байгаа вэ? Төрийн алба гэдэг өөрөө маш онцлог. Энэ одоо өнөөдөр нэг 226 мянга гаруй төрийн албаа агч байгаад байгаа юм шиг боловч энэ бол тэр бүх хүнд зориулсан хууль биш. Энэ бол Монгол улсыг хөгжил зориулсан хууль. Тийм учраас энэ ажлыг яг нэгжид нь хийж байгаа, гардан гүйцэтгэж байгаа, нөгөө иргэдтэй яг өдөр тутам нүүр тулж ажиллаж байгаа хүмүүстэйгээ уулзаж, хуулийн хэрэгжилт, ирээдүйд хийх гээд байгаа зүйл дээр юу нь болж болохгүй байна гэдэг ийм санал бодлуудыг сонссон. Төрийн албаны зөвлөл өөрөө хууль санаачлах эрхгүй байгууллага. Тэгэхдээ бид нар оролцоогоо аль болохоор маш өргөн хүрээнд хангахын төлөө хичээж ажиллаж байгаа. Засгийн газрын хэрэглэх газар маань өөрөө бол хууль санаачлах эрхтэй энэ хуулийн төслийг хийж байгаа. Бид нар өмнө нь энэ зөвлөгөөн бүсэд ажиллах үеэсээ өмнө засгийн газрын хэрэглэх газрынхантай уулзаж ерөнхий хуулийн концепцаа бас ярилцаж үзэж байсан юм одоо үе байна л да. Тэр үед бол шал өөр хуулийн төсөл яригдчихсэн. За тэгээд тэр хүмүүс санал тавьж та нар яг хүмүүстэйгээ уулзаач, нөхцөл байдлаа үзээч гэдэг. За тэгээд сая зөвлөгөөний үеэр нөхцөл байдлууд маш их өөрчлөгдлөө. Өөр боллоо. Тэгээ одоогийн байгаа хуулийн одоо төслийн концепц юу вэ гэхээр илүү одоо хэрэгжиж байгаа хуулийнхаа боломжит зүйл заалт хувилбаруудыг бол илүү үр дүнтэй чанартай болгоё. Бүхэлдэн шинжлэх нь зөв юм уу? Зааг ялгаагаа гаргая. Яг аль нь төрийн албаны хууль байх юм, аль нь төрийн албан агчийн эрх зүйн байдлын хууль байх юм. Холилдсон байгаа зүйл заалтаа салгая. Төрийн албан хаагчийн халаа сэлгэ, тогтворгүй байдал, нийгмийн баталгааны асуудал, сонгуулийн цэглэлийн хооронд, засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хооронд ингэж савж яадаг болсон байна. Иннээс болоод төрийн албан хаагчийн тогтвортой байдал алдагдаж, нийгмийн баталгаа алдагдсан. Ийм учраас энэ дээр онцгой анхаарахгүй бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна гэдэг ийм дүгнэлтийг 2014 онд төрийн албаны зөвлөлд улсын их хурлд оруулсан тайлан дэвэр онцгойлон дурдж өгсөн. Төрийн албаны төв байгууллагаас ийм дүгнэлт оруулж ирж байгаатай холбогдуулж бид нар хууль эрх зүйн орчныг бол сайжруулахаар онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гэдэг. Ер нь бол нэлээд хөдөлгөөнд орсон гэж ингэж хийж болно. Үүний дараа Монгол Улсын ерөнхий хэлэгчийн санаачиж төрийн албаны
тухай хуулийг шинжлэх, хуулийн төсөл боловсруулагдсан. Дээр нь төрийн албаны хуулийг дотор нь 4-5 хувааж малгай хууль гэж бас боловсруулагдсан засгийн газар дээр. Тэрнээс салгаад төрийн албан хаагчийн нийгэм баталгааны тухай хууль гэж өөр төсөл өргөн баригдчихсэн. Нийтдээ төрийн албаны зөвлөл, улсын их хурл, засгийн газар, Монгол Улсын ерөнхийлөгчийн там газар бүгдээрээ нийлж төрийн албаны шинжилгээний талаар хууль эрх зүйн оролцоог боловсруулан болгож ажлын хэсэг байгуулж ажилласаар байгаад 2017 онд энэ хуулийн төсөл бол шинээр ингэж батлагдж гарсан. Энэ бол сайн хуулийн төсөл болсон гэж бид дотор боддог. Судалгаанд суурилагдсан шинэ хууль улсын их хурлаас батлагдсан. Ингэж батлагдахдаа хууль батлагдахын өмнөх олон ургалж үзэл дээр үндэслэгдээд ер нь мерит зарчмыг барья да гэд. Мерит бол одоо төрийн албаны хуулинд чадахуун гэж нэрлэгдэж байгаа. Яг бодит амьдрал дээр бол тухайн ажил албан тушаал дээр томилогдох хаших хүн, тухайн ажлыг хаших уу, чадах уу, үгүй юу гэдгийг сонгох, шалгаруулах асуудал энэ харилцаагаар зохицуулагдаж байгаа. Өмнөх хуулийн одоо боломжийг бид шавхаж үр дүнгээ гаргаж чадсан уу? Өмнөх хуулиас магадгүй одоо шинжилсэн найруулга явлаа гэхэд зайлшгүй авч үлдэх ёстой тэр амин зүйлүүд нь юу гэж тавьдж байгаа вэ? Хуулийг шинжилэхэд, нэмэлт өөрчлөхөд, шинжилэн найруулахад тийм үе гэж байна. Өнөөдөр эрэлт хэрэгцээнд байна уу? Өмнө батлагдсан 17 оны хуулийг бүрэн хэрэгжүүлж чадсан уу? Үр дүн ямар байгаа вэ гэд энэ бол судалгаан дээр суурилах ёстой. Ер нь 17 оны буюу 19 онд мөрдөгдөж эхэлсэн хуулийн гол амин сүнс бол шударга ёс. Хууль дээдлэх, сүлд одоо баттгаж нийтэд хэвшснээр бол хууль засаглах энэ ойлголтоор явчихсан. Тэгэхээр давуу талж би бүрэн хэрэгжээгүй учраас сул тал байхыг үгүйсэхгүй. 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулсан, 2017 онд шинжлэн найруулсан энэ үзэл баримтлал бол цаашаа нэгт явах юмаа гэсэн тийм зүйлийг ярьж гал баталж ирснийг би санаж байна. Тэрийг маш их тийм ач холбогдол өгөж, ерөөсөө л хойштоо Монгол улс ийм төрийн албатай байна шүү л гэж ярьж гал баталсан. Зөвхөн хүмүүс нь дотор нь сууж байгаа хүмүүс нь өөрчлөгдсөн ч гэлээ гэсэн парламент бол өөрийнхөө бодлого дээр бас тууштай байх хэрэгтэй. Тийм учраас би бол 2017 оны хуулийн шинжилсэн өөрчлөлтөөс айхтар ухарсан, тэрийг ормонгоор нь эргүүлсэн тийм өөрчлөлтийг хийчихгүй болов гэж би бодож байна. Тэрийг чимбайруулад тэр бодлогоо цаашаа үргэлжлүүлээд явах юм бол тэр 20-50-ийн зорилго руу дөхнө. Дунд нь тэрийг сармагжуулах юм бол тэр 20-50-ийн 50-д заасан бодлогот хүрэх зам бол дундаа бодлоно. Тэгэхээр бидний зүгээс одоо хууль санаачлагчнаас ямар санал тавьж байгаа юм бэ гэхээр ер нь Монгол улсын төрийн алба гэж хэнийг хэлэх үү гэдэг концепцоо дахиж нэг эргэж харъя. Магадгүй улс төрийн төрийн алба муу юм уу? Тэгвэл захиргааныхан болон төрийн тусгайгийнхан яг төрийн албаа агч байх юм уу? Тэгвэл нөгөө одоо төрийн албаа агчдын нийт одоо тооны 50 гаруй хувийг эзлээд байгаа төрийн үйлчилгээнийхэн маань яг ямар төрийн алба юм бэ гэдгийг нэг зөв тогтоож авъя. Хоёрт нь яг төрийн албаа агчийн одоо энэ цалин, хууль, ангилал, зэрэглэл, нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг нэг л хуулиар зохицуулдаг болъё. Одоо бол эн чинь судалгаагаар 38 хуулиар зохицуулж байна. Дураараа салбарын гэсэн үг тийм. Тэгэхээр гинтхэн нэг хууль гараад нэг байгууллагын цалингаа өөрөө тогтоочдөг. Гинтхэн нэг өглөө босгоод нэг байгууллагын ангилал өөрчлөгдсөн байдаг. Тэгэхээр энийг болов ягаад тэр энэ бол маш их юм төрийн албаны тогтворгүй байдлыг бий болгоод байна гэдэг. Дараагийн нэг зүйл нь биднэрт одоо өнөөдөр ингээд мэрэгссэн төрийн албан хаагч гэдгийн цаана юу байна гэхээр харилцаа, хандлага, ёс зүй энд одоо энийг ингээд өөртөө төлөвшүүлсэн юм хүн хэрэгтэй байна. Дээд боловсрол эзэмшсэн хүн зөндөө байна. Одоо бидний нөөцөнд авч байгаа хүмүүс зөндөө. Гэтэл яг төрийн албаны одоо гол чиглэлийг хэрэгжүүлээд суухдаа хүрээд ирсэн иргэнтэй харилцан адилгүй харьцдаггүй, ижил төвшөнд байдаг. Тэгээд асуудлаа зөв судалдаг, ойлгодог, шийдэл гаргаж чаддаг ийм одоо нэг өсөндөө бол юу гэдэг юм 3 дахь 4 дахь төвшний ийм одоо хүмүүс бидэнд хэрэгтэй болчлоо. За энийг яг хуульчилж авъя.
За тэгээд мэдээллийн цахимжилт болон холбогдох асуудлуудаа яг нэг сайн зэгцлэе гэсэн ийм том одоо бодлогын саналуудыг бол тавьж байгаа. Хууль тогтоох байгууллага дотор бол яг төрийн албаны шинтгэлийг тууштай дэмждэг. Яг одоо ингээд нэг тийм бодлого барьгээд тэр байр суурин дээр хатуу байдаг тийм гишүүд бол үеийн үед л байдаг. Тэгээд тийм хүмүүсийн юугаар бол ерөнхий ноён нуруу нь бол их тийм ажтайхан бас яваал өдий хүрсэн. Одоо бид үндэсний их баяр наадмаараа жил болгон сонсдог тийм ээ. Монгол тулгар төр байгуулагдсны 2200 тэддэх жил гэдэг ингээд бас энэ бол шинэ үедээ төрийнхөө түүх уламжлалыг таниулж байгаа нэг хэлбэр. Тэгээд одоо Эзэн Чингис хааны тэр дэлхийн талыг бүтээсэн том төр. За Богд хааны одоо сэргэн мандсан үндэсний эрх чөлөөний тэр төр. Тэгээд ингээд бодохоор ер нь Монгол төрийн онцлогийг та юу гэж хэлэх вэ? Энэ төрийн албаны төв байгууллагын 30 жил болохоос биш ер нь Монголын төрийн 30 жил бол биш гэдгийг бол одоо манай төрийн зүтгэлтнүүд төрийн албаны төв байгууллагад ажиллаж байгаа хүмүүс бол хэлээд байгаа. Тэгэхээр энэ Монгол төрийн энэ урт настай энэ одоо олон жилийн түүхтэй төрийн онцлогийг та энэ төрийн төв байгууллагын одоо дарах хүний хувьд ер нь юу гэж тодорхойлох вэ? Гэх үү? Томьёолох вэ гэх үү? За яг Монгол төрийн хөгжлийн асуудал яривал одоо хэдэн цаг хэдэн өдрөөр ярина. Энэ бол агуу. Дэлхийн хүлээн зөвшөөрсөн ийм улс шүү дээ манайх бол айлч талаас. Угаасаа энэ төрийн алба гэдэг юм чинь ер нь бол яг төрийн албаагч төрийн зөвшөө гэдэг энэ юмыг чинь энэ дэлхийн ертөнцийн бараг бий болгосон улс үндэстэнд бараг монголчуудын байлээ шүү дээ. Эхнээс нь үсэх юм бол түүхэн үйл явцтай бид нар ингээд тэгэн дагуу яваад байгаа болохоос биш суурийн тавьсан ард түмэн чинь энэ монголчууд юм байгаа юм шүү дээ. Яг тэгж харахаар байгаа байхгүй юу? Түүхийг хэрэгэд харах юм бол Америк бол төрийн албаны хуулиас судлахдаа англиас судалсан. Английнхан Монголын хуулийг бас судалсан ийм их үүсрүүд их сурвалжууд гарч ирсэн. Монголд бол одоо цэргийн жанжнуудаа нөхөж томилох, өөр ажил томилогдсон хүнийхээ хооронд хүн томилогдохдоо тийм эр зоргийг нь шалгуур болгодог бас тухайн үеийн нөхцлөө шалтгаалж штэ. Мөн одоо Зевский эрдмийн хэн илүүгийн түлхүү болгодог. Мөн үнж байдал, шудраг байдлыг эрхэмлдэг ийм зүйлүүдээр нь сунган шалруулд гэж хэлэх юм да орчин үеийнхээр. Чингис хааны шинтгэлийг чи ер нь бол меритэд суурилсан шинтгэл хийсэн юм байна гэж судлаачд үздэг юм байна. Тэр чинь юу гэсэн үг вэ? Овгийн зохион байгуулалт одоо ингээд язгуур угсаа залгамжилж одоо төрийн алба хашдаг байсан тэр тогтолцоог эвдээд хэн юу чаддаг, хэн одоо тэр албан дээр одоо гавьяа байгуулсан, хэн чаддгаа харуулсан, нотолсон тэр хүнд итгэл хүлээл гэж тэр албыг хариуцсан. Тэр хүн бол одоо язгуур угсаатай байна, угсаагүй байна уу? Ингээл борч мухлай, зэв сүбэдэ энэ төр гэл эднэр чинь бол одоо яг алтан ургийн өөрийнх нь одоо юуны тийм угсаа залгам, угсаа сурвалжтай улсууд биш шүү дээ. Тийм учраас бид нар merit гэж англиар нэрлээд энэ чадхуйн гэж монголоор орчуулсан энэ зарчмыг бол харийн юм байна гэж хүлээж авахаасаа илүү бид нар уламжлалаа бусдын туршлагаар дамжуулаад эргүүлж явж гин гэж ойлгол илүү дөхнө. Богд хаан засгийн үед ч гэсэн тийм юм бэл. Түшмдийг сунган шалруулах. Одоо Монгол төрийн түшмэл эрдэнэ гэдэг. Эрдэнийхээ нэгэнд хүний асуудлыг, сайн түшмлийн асуудлыг төрд оруулж иржтэй. Ингэхдээ бас эрдэм илүү байх. Айхтар байгааз одоогийнхоор бол боловсролыг харгалзаж байна. Бас ёс зүг дээдлсэн байх гэд ийм олон шалгуур зүйлүүдтэй байсан. Энэ ч гэсэн мөрдөгдөд явж байгаа. Үзэл санаа нь үргэлжилж байгаа. 1994 онд шинэ үндсэн хууль батлагдсанаар төрийн албаны шинэ түүхийг бичсэн байхгүй юу? Үүнтэй холбож 30 жил гэж ярьж байгаа. Түүнээсээс Монголын төр хэдэн 100 жил, хэдэн мянган жилээр орсон тогтнож ирсэн. Төрөө төвхнүүлээд хуулиа гаргаад, хууль заазаа гаргаад, ёс журмаа баримтлаад ингээд ажиллаад иржсэн. Энэ чинь урт олон 100 жилийн түүхтэй төртэй улс байхгүй дээ. Энэ төр улсыг байгуулахын төлөө зүтгэж байсан тэр ихтер үеийн
дараагийн үеийн энэ олон одоо удирдагч нар, манлайлагч нарын энэ одоо философи, энэ үзэл баримтлал, энэ бүх зүйл өнөөдрийг хүртэл яг төрийн албанд мөлдөгдөж явж байна. Хиллэг нь бол өөр байгаа мэдээж. Хиллэг нь өөр байгаа. Өнөөдрийн хууль тогтоомжийн хиллэг шал өөр. Бидний ярьж байгаа хиллэг бас өөр. Тэгэхээр гол юм нь бид нар Монгол төрийн залгамж холбоо хязгаар тасагддаггүй, эх орноо гэсэн, үндэс ухсаагаа гэсэн, тусгай тогтнолоо гэсэн төрөө дээдлсэн энэ иргэдийн итгэл дээр суурилж явдаг энэ төрийн алба бол хамгийн одоо тогтвортой юм зөв төрийн алба. Тэгэхээр би бол Монгол улсынхаа төрийн албыг бол энэ талаас нь л бахархаж, багтаж явдаг. Тэгэхээр төрийн албаны зөвлөлийн одоо 30 жилийг одоо хамтдаа дүгнэх гэж байна тийм ээ. Тэгэхээр Лингов даргын одоо анх эхлүүлсэн тэр цөөхөн хүнтэй баг байсан гэсэн ер нь түүхийг уншихад. За одоо бол бас нэлээд олуулаа өргөн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ хугацаанд энэ байгууллага энэ 30 жилийн хугацаанд одоо үе үеийн дарга нар удирдлагууд нэгжийн албаа хаагчдын хүчээр Монгол улсын төрийн албаны зөвлөл Монгол төрд ер нь ямар үүрэг гүйцэтгэж вэ гэдгийг та нэг дүгнээд хэлвэл. Тэр нь аль ч улсын төрийн албаны энэ одоо хөгжил энэ бүх юмыг үзэж хахад төрийн албаны сонгон шалгаруулалт хүний нөөцийн бодлого нь нэг газараа байлаа гэхэд бодлого суурилсан сонгон шалгаруулалт, хянал шалгалт бүх юм нь өөр хөндлөнгийн байгууллагуудад байж идэг. Тэгжээс нөгөө нэг зөв хяналт, зөв хэрэгжилт, зөв үр дүнгийн асуудлууд гарч ирдэг л дээ. Тэгэхээр өнөөдөр бол одоо төрийн албаны зөвлөл хууль заасан чиг үүргээ бол маш сайн хэрэгжүүлж чадж байгаа гэж үзэж байгаа. Төрийн албаны зөвлөлийн энэ одоо хийсэн том ажлуудын нэгэнд бол цахим шилжсэн. Хүмүүсийн боломжийг аягүй сайн нээж өгсөн. Өргөн олон хүн оролцож, өрсөлдөж одоо аль чадaltaй, аль сайн бэлтгэгдсэн болсон хүчин төрийн албаны сонгон шалгаруулалт орох боломж нээгдсэн. Ийм боломжийг хангаж өгсөн. Энэ бол технологийн бөгөөд хүний нөөц болжиг зөв ашиглах, зөв хүнийг сонгон томлох ийм одоо их том ажил. Энэ бол Зөмбөр лам даргаас өмнө л эхэлсэн Зөмбөр лам дарга үргэлжлүүлээд хөгжүүлээд над тавчилж өгсөн бие үргэлж хөгжүүлээд Баатар зориг дарга үргэлжлүүлээд одоо Цэдүүсрэн дарга улам хөгжүүлээд одоо улс даяар одоо бүх юм цахимаар явдаг болсон. Манай Монгол улсын төрийн албаны шинтгэл тэр одоо төрийн албаны сонгон шалгуулж байгаа, томилж байгаа арга аргачлал, арга зүй тэр үнэлт өгөгдөгч байгаа байдал системээрээ өөрчлөгдсөн гэж үздэг. Бүх системээрээ өөрчлөгдсөн. Салбар нэгжүүдийн үйл ажиллагааны үр дүнд л төрийн албаны төв байгууллагын үр дүн чухалчилдаг. Ер нь сумд, аймагт, яамд, бусад яам тамгийн газруудад төрийн үйл ажиллагааны үр дүнгээс төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүн шалтгаална. Бидний үр дүн бол олон түмэн яаж үнэлж байна вэ? Нийгэмд үзүүлэх үйлчлэгээний чанар маань ямар байна уу гэдэг тийм үнэлэмжээр бол нэг талаар хэмжигдэнэ. Төрийн албаны төв байгууллагыг бол одоо ингээд сайлж болно, муулж болно, шүмжилж болно. Тэглээч гэсэн нөгөө даравч талдаа нь булавч бултаа гэдэг шиг төрийн албаны төв байгууллагыг үгүйсгэх ерөөсөө ямар ч шалтгаан болж чадахгүй. Алин ч. Тэгэхээр төрийн албаны одоо төв байгууллагыг хараат бус бие даасан энэ хамтын удирдлагын зарчмаар ингэж ажиллах ёстой гэж ярьдаг. Ер нь ингэж ажиллахын одоо үнцэн гэдэг юм уу, нийгмийн үүрэг нь гэдэг юм ач холбогдол нь юу юм бэ? Магадгүй заримдаа бол одоо зарим улс төрчдийн амнаас ч юм уу эсвэл нийгмийн сүлжээн дээр энэ төрийн албаны зөвлөлийг татан буулгах хэрэгтэй, ийм байгууллага байх шаардлагагүй ч гэдэг юм уу. Ингэж яригдж байгааг бол би сонсч байсан, уншиж байсан. Бид нар төрийн албаны хуулийг хэрэгжүүлэх ажлыг бол улсын хэмжээнд хяналт тавиад явж байгаа. Хэрэгжүүлэх нь мэдээ засгийн газар байгаа. Бид нар хяналтаа тавьж байгаа. Бидний тавьж байгаа хяналт улсын хурлын хяналтын нэг чиг үүрэг. Хуультай. Хуулийн дээрээ бүтээгээд тусгацсан байгаа. Хяналт тавихын өмнө бид нар маш олон одоо арга хэмжээнүүдийг хийх ёстой. Яг тэр утгаараа төрийн албаны хуулинд энэ төрийн албаны зөвлөлийн чиг үүргийг тодорхойлохдоо та нар эхлээд ингээ мэрэгжил арга зүйн зөвлөгөө дэмжлэгүүдийг үзүүлээч. Улсын хэмжээнд энэ хуулийг хэрэгжүүлэхэд хоёрт нь та нар мэрэгжил арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлчихэд тэр талаараа мэдээлэл сургалт сурталчилгаа хийгээч. Гуравт нь та нар энэ сургалт сурталчилгаа хийгээд хүмүүсээ ингээд одоо чадахжуулчаад тэгээ хууль хэрэгжиж байгаа дээр нь хяналтаа тавьчих. Хууль хэрэгжиж байгаа хяналт чи хэрэгжихгүй байвал та нар шийдвэрээ шууд гарга. Та нарын гаргасан шийдвэрийг хинч
үүсгэх эсвэл шууд биелүүлэх ёстой гэдгийг хойшлоод өгсөн. Энэ бол маш онцлог. Ер нь одоо юу гэдэг нь за мэдээ засгийн газрын гаргасан шийдвэрийг заавал биелүүлнэ. Шүүхийн шийдвэрийг заавал биелүүлнэ. Улсын хурлаас баталсан хуулийг заавал биелүүлнэ гэдэгтэй адилхан төрийн албаны зөвлөлийн одоо шийдвэрийг заавал биелүүлнэ гэсэн юм хуультай. Төрийн албаны зөвлөлийг татан буулгая гэдэг тийм санаачил бас гарч ирсэн, санаархалчил явж илээсэн. Төрийн албыг нийтийн алба гэдэг нэртэй болгоё. Ерөөсө хуулийн тийм нэртэй болгочих. Тэгвэл одоо ингээд сайн сайхан болох гэдэг тийм ч одоо ингээд тийм үзэл бодолтой хүмүүс бол нэг үе шуурчлээсэн. Тэгээд тэн дээр бол яг хөө төрийн алба гэдгийг нийтийн алба гэд нэрлэж болдог юм а гэхэд бол үндсэн хуулинд төрийн алба гэдэг үг нь байгаа хгүй. Төрийн албаа агч гэдэг. Төрийн албаны зөвлөлт их оролддөө штэ. Их оролддөө. 30 жилийн түүхийг хараараа. Энэ улс төрөөс хамаардаг. Яагаад гэдгийг хэр зэрэг сонгуулийн дараа явна хитэн хүн томлоор байдаг. Нөгөө төрийн албаны зөвлөл нь шаардлага хахгүй байна гэдэг хүлээж авдаггүй. Тэгэхээр энэ төрийн албаны зөвлөл гэдэг чинь ерөөс их гайтай газар юм байна. Тийм учраас одоо өөрийнхөө хүнийг томжуулахын тулд өөрийнхөө тойрон хүрээлэгчийг томжуулахын тулд төрийн албаны зөвлөлөөс тойрч гарч чаддгүй. Ийм учраас төрийн албаны зөвлөлтөд оролдоод байдаг байхгүй юу? Хэд хэдэн удаагийн оролдогоо төрийн албаны зөвлөлийг татан буулгая гэсэн санал хүртэл явж ирсэн. 24 онд хаан засаглалыг халаад нийтийн засаглал шилжсэн. Өнөөдөр бидний төр бол нийтийн төр. Нийтийн төрийг төрийн алба гэд нэрлэх. Тэгэхээр хааны төр, нийтийн төр гэж нэг хоёр тавь шүү дээ. Бид нар бол өнөөдөр нийтийн төртэй болсон. Тийм учраас төрийн алба гэдэг бол нийтийн төр. Энийг бол одоо ингээд төрийн алба гэд нэрлсэнийг нийтийн алба болгочихлоор одоо нэг юм сайжраад төрийн алба болохлоор нэг юм муужраад авах ийм шалтгаан бол байхгүй. Төрийн албаны тухай хуулийг байхгүй болгоод нийтийн албаны тухай хуулийг өргөн мэдүүлэх тухай нийтийн албаны тухай хууль боловсруулагдсан шүү дээ. Энэ үед бид нар ямар зүйл хийсэн хэрэг зэрэг даваа очир дарга хатгүй дарга бид нар зөвлөж байгаад ерөөсөө энэ төрийн албаны зөвлөл нийтийн алба юм уу төрийн алба юм уу? Энэ аль нь зөв юм бэ гэдэг дээр шинжилгээний үндэстэд дүгнэлт өгөх ёстой байна гэд бид нар эрдэмтдийн баг бүрдүүлж байгаад маш том судалгаа хийгээд бүтэн өдрийн сонингийн нэг бүтэн нүүр нэг хагас нүүрэн дээр төрийн албаа нийтийн албаа гэсэн гачигтай их том өгүүлэлт гарсан. 2013 онд төрийн албаны төв байгууллагуудын дарга нарын олон улсын зөвлөгөөний зохион байгуулж яхад яг наад асуудыг чинь бид нар гадаадын олон орны төрийн байгууллагуудын төрийн албаны төв байгууллагуудын дарга нараас асууж ирсэн. Төрийн алба нийтийн алба хоёр бол зарчим ялгаатай шүү. Нэгдүгээр төрийн алба нийтийн албаас ялгахдах гол зарчим нь захиргааны акт үүднэ. Арга хэмжээ авнаа, тооргоноо, шагнаа, урамшуулнаа. Энэ бол төрийн чиглэлээр явдаг үйл ажиллагаа. Нийтийн алба бол эрх ашиг хамгаалнаа. Захиргааны акт үүддэггүй шүү. Өөр шүү. Энэ хоёрын ялгааг та нар ингэж сайн ойлгоорой гэж Францын төрийн албаны зөвлөлөөс ирсэн хүн эдгээр ордон дотор бол ярилцлаганд дурдсан байгаа. Тийм учраас бид нар бол энэ дээр цаашдаа бол Монгол улсын төрийн албаараа явах хэрэгтэй байна. Төрийн албаны шинжилгээний тухай ярих хэрэгтэй байна. Хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Нийгэм баталгаагийн сайжруулах хараа тус байдлыг хангаал төрийн албаа бичүүлэх хэрэгтэй байна гэдэг дээр нэгдүгээр байр суурин дээр хүрээд тэгээд тэрнээс хойш нийтийн албыг төрийн албыг нийтийн алба болгох тухай асуудал тэнд ингээд зогссон гэж болно. 2014 онд үндсэндээ энэ асуудал зогссон юм. Тэгэхээр одоо төр засгийн байгууллагуудаас баталж гаргасан урт хугацааны, дунд хугацааны бодлогын баримт бичгүүдэд бол төрийн албаны төв байгууллагыг одоо иргэндээ үйлчилдэг, ёс зүйтэй, мэрэгшсэн, чадварлаг, ил тод, үр нүлээтэй байх ёстой гэдэг ингээд одоо баталсан байдаг. Тэгэхээр яг энэ зорилттой одоо хүрэхэд төрийн албаны төв байгууллага өөрөө ямар манлайллыг үзүүлж төрийн албаа хаагчд маань бас одоо ямар өөрчлөлтийг хийснээр ирээдүйд тэр төрийн албыг буй болгож чадах бол. Тэгэхээр үр дүн рүү чиглэсэн тэр үр дүнд хүрэхэд чиглэсэн үйл ажиллагаанд бол төрийн албаны төв байгууллага манлайлахаас өөр арга байхгүй. Тийм учраас төрийн албаны зөвлөл өөрөө бол одоо улс төрөөс ангид хараа тус байгаа статусаа маш их тийм энэ одоо өөрийнхөө байр суурин дээр хатуу байх хэвээр. Ямар ч үед бол одоо ингээд хууль тогтоомж бол ингэж байгаа урт хугацааны зорилго юм байгаа. Тийм учраас ингэж болно, болохгүй гэдэг энэ үгийг бол төр засагт дуулгаж явах үүрэг нь бол энэ төв байгууллагад байгаа.
яаж төрийн алдаа удирдах ёстой, яаж сонгон шалгуулалтаа хийх ёстой, энийгээ бол хинээс хамааралгүй 100% хийдэг болсон тохиолдолд энэ бол нэгдүгüүрт бол бий болно. Хоёрдугаарт төрийн албан тогтвор сууршилтаа санаа зовуултгүй, ар гэр орондоо санаа зовхгүй энэ ажил нөхцөлийг бүрдүүлэх засгийн төрийн хүлээсэн үүрэг бас байна. Энэ юу гэхэд төрийн албанд ажиллаж байгаа улсуудынхаа нийгмийн баталгааг шийдэх. Багшийн тухай ярьж байхад юу гэж яах вэ? Багш байна уу? Байна. Харамсалтай нь хаана байна уу? Солонгост байна гэж хэлж байна. Тэгэхээр зэрэг энэ яагаад манай тэр бэлтгэгдсэн багш нь Солонгост гарч байгаа гэхэд нийгмийн баталгааны л асуудал байна. Төдүүгэн хэлсэн үг байдаг. Төрийн албанд бэлтгэгдсэн хүн ажиллана. Бэлтгэдэггүй хүн ажиллах ийм дадлагын газар биш ээ гэд айхтар байгаа ч шатандаа бэлтгэгдсэн байх ёстой. Тийм учраас төрийн албаны шинэтгэлийн тулгуур зарчим болвол шинэтгэл хүн дээр суйрлаж, хүний нөөц дээр суйрлаж, хүн өөрөө боловсрал дээр суйрлаж, хандлага соёл дээр суйрлаж, хийж байгаа ажлынх нь үр дүн дээр суйрлаж, иргэдэд үйлчлэгээ очих учраас энэ ажлууд дээр бид нар үндсэн өөрчлөлтүүд гаргах ёстой маа. Төрийн алуу гэдэг бол улсын одоо амин чухал асуудал учраас энэ дээр стандартын удирдлага гэдэг зүйл байна. Ерөөсөө ямар стандартын төрийн албанд ямар стандарт байх ёстой. Тэрийг маш зөв тогтоод тэр стандартыг мөрдүүлэх энэ ажил дээр бол төрийн албаны зөвлөл бол манлайлж ажиллах ёстой. Хувь хүний өөрчлөлтөөс байгууллагын өөрчлөлт шалтгаална. Байгууллагын өөрчлөлтөөс салбарын өөрчлөлт шалтгаална. Салбарын өөрчлөлтөөс одоо улс орны өөрчлөлт шалтгаална. Энгийнхээр хэлэх юм бол бие засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэдэг. Ийм учраас төрийн албан хаагчид манлайлах тухай асуудал бол ер нь шинэтгэл дээр ийм мэс зүсгэж байх хэрэгтэй байгаа. Оюу толгой, таван толгой, одоо эрдэнэт толгойч гэдэг юм одоо ингээд том уул уурхай яг одоо ингээд ажилуулад их мөнгө олчвол одоо улс орон хөгжинэ л гэж л зарим нь ярьдаг. Яг ч тийм биш. Ер нь бол төрийн алуу мэрэгсэн байж, төрийн алуу цэгцтэй маш шудраг байж энэ нийгмийн баялаг чинь зөв хуваарлагдана. Нийгмийн баялаг зөв хуваарлагдахгүй бол хаана хэдэн толгоогоос мөнгө олсон ч гэсэн бүх одоо хүмүүст нялзаж очиж бүгдээрээ одоо ингээд хөгжил дэвшилд хүрэх тийм зүйл болж чадахгүй. Төрийн албаны төв байгууллагын ойн өдрүүд үргэлжилж байна. Нийт төрийн албан хаагчдаа нийт одоо иргэдтэй төр төвшдөх үйлстэй хамтран ажиллахыг хүсье. Амжилт хүсье. Санаачлахтай үр бүтээлтэй ажиллаж, таны одоо санаачлах үр бүтээлтэй ажилласан үр дүн Монгол Улсын төрийн албаны хөгжлийн бүтээмжийн суурь нь болно гэдэгт итгэлтэй байхыг та бүхнээсээ бас уриалж байна. Төрийн албанд насаараа зүтгэж байсан, одоо зүтгэж байгаа, одоо бэлтгэж байгаа энэ бүх улсуудаа энэ баярын мэнд ишүүлж бүгдэнд нь ад жаргал эрүүлийн сайн сайхан бүхэн хүсье. Үеийн үед Монгол улсыг одоо нуруунд дээрээ явж ирсэн энэ Монгол төрийн алуу одоо улам одоо хүчрхэгжин хөгжиж Монгол улсынхаа хөгжлийн түүчээ болж явахын өрөөдийг дэвшүүлье. Хорон ард түмнийхэн төлөө эрдэм чадлаа зориулж Монгол улсын хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд захиж үндэсний язгуур шиг сонирхолд захирагдан албан үүргийн үнж шударгаар биелүүлэхээ тангаргалъя. Тангаргааны эцсэл хуулийн хариуцлага хүлээн.